Орцоо яг шүү. За гэр бүлийн харилцааны олон талдаа бас юм нарийн ээдрээтэй төвхтэй асуудлыг хуулиар наривчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хариуцлага, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана гэж энэ хуулийнхаа хүрх хүрдүнг та бүхэн маань тооцсон байна л да. Тэгээ энэ бас чухал алхам. Тэгэхээр би нэг 3 асуулт байна. За нэгдүгээрт нь 10 жилийн өмнө боловсролын тогтолцоогоор дамжиж малчны тэр дундаа залуу малчтын дунд энэ нийгмийн гэр бүлийн асуудлаас нэлээд тулгымцсан асуудлын нэг болоод байгаа. Энэ нь өөрөө юу вэ гэхээр 6-аас 8 настай хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд сургах асуудал. Тэгээ энд бол одоо хамгийн хилмигдэж гэр бүлийн хувьд ээж нь хүүхдээ аваа сумын төв юм уу аймгийн төв рүү суудаг. Нөхөр нь малаа хараад гэртээ амьдардаг. Энэ одоо нүүдэлчин соёл, өвийн энэ одоо үнэт болсон энэ малчин гэр бүлийн асуудал бол айгүй хамгийн тулгымцсан асуудал нэг байж байгаа. Тэгээд энэ дээр энэ шинжилсэн найруулга дээр ямар судалгаа шинжилгээ хийсэн бэ? Судалгаа шинжилгээнд чинь Монгол Улсын хэмжээнд байгаа 330 гаруй сумын дотуур байрны энэ асуудал бүрэн тусаж чадсан уу? Бид энэ дотуур байрыгаа малчны гэр бүлийн 6 настай нялх нарын хүүхдийг авчираад суулгах энэ орчин нөхцөлийг нь бүрдүүлж чадсан байгаа юу? Яг өөрийнх нь гэр шиг байлгах энэ боломжийг нь бүрдүүлсэн байгаа юу? Энэ өөрөө судалгаанд яаж тусгагдаж одоогийн шинжилсэн найруулгын хууль дээр хэрхэн бий болж орж ирсэн бэ? Магадгүй энэ гэр бүлийн тухай хуулиар тулгамдсан хамгийн шийдвэрлэх ёстой асуудал байгаа бол энэ хуулийнхаа гол зорилтод түвшин болгоод магадгүй боловсролын энэ одоо ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн насыг 7 нас болгох энэ асуудал дээр судалгаа шинжилгээ хийсэн зүйл байгаа юу? Тэгээ энд нэг ярих зүйл маань юу вэ гэхээр дотуур байранд нэг л байрны багш байдаг. Тэгээд нөгөө байрны багш чинь нөгөө дотуур байрныхаа хүчин чадал тулгуурлаад одоо хэдэн хүүхдтэйд нэг л багш байдаг. Нөгөө багшийн цалин ерөнхий боловсролын сургуулийн хичээл зааж байгаа багшийн цалингаас доогуур. Хэрвээ 6 настай хүүхдийг тэр дотор байрандаа өгөх гээд ээж аавд хүсвэл тэр хүүхдийн ээж шиг аав шиг насрах тийм одоо асран хамгаалагч тэр дотор байранд байгаа юу? Ингээд ирэхээр боловсролын тогтолцоотой энэ гэр бүлийн асуудал салшгүй холбоотой байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг энэ хууль эрх зүйн орчин судалгаа шинжилгээнд тулгуурлаж хэрхэн бодиттой тооцож гаргасан бэ? Миний санал бол энэ дотор байрны багшийн үнэлэмжийг сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин хангамжтай дүйцэхүйч хэмжээнд аваачих. 6-аас 8 настай хүүхдийг малчин одоо айлын энэ хүүхдийг дотор байранд өгөх тохиолдол гарвал асран хүмүүжүүлэгч хамгаалагч гээд дотор байрны багшаас тусдаа хүн зайлшгүй орон тоогоор хангагдах хэрэгтэй байж. Энийг боловсролын тогтолцоо сургуулийн энэ орон тоо бүтцийн хувьд ямар байдлаар авч үзсэн болоо? Энэ бол би судалгаар гарч ирэх хамгийн давуу тал гэж харж байгаа. Хоёрдугаарт нь энэ аймгийн төв сумын төв бол одоо малчны өөрийнх нь нэгжийн хувьд одоо яг засаг захиргааны үндсэн бүтэц болж байгаа. Аймгийн төв рүү ээж нь хүүхдээ аваад ирэхээр гэр бүл салалт эхэлж байгаа. Яагаад салж байгаа вэ гэхээр зун нь хамтарч амьдардаг, бусад хичээлийн цагаар нь тусдаа амьдардаг. Яагаад тэгэхээр нөгөө аймгийн төвийн сургуульд өгөхээр заавалшгүй Улаанбаатар хотод ч гэсэн иргэний харьяалал багийн тодорхойлолт нэхэж, баг дүүргийн тодорхойлолт нэхэж, хорооны тодорхойлолт нэхэж тэр хүүхдийг сургууль цэцэрлэгт бүртгэж байна. Тэгээд зайлшгүй бүртгүүлэхийн тулд ээж нь өрх тусгаарлаад аймгийн төв рүү шилжиж байгаа энэ тохиолдол бол хөдөөгийн амьдрал дүүрэн байна. Энэ асуудлыг. Хоёрдугаарт нь олон нийтийн хэвлэл мэдээлэл энэ сайт, хэвлэлийн орчин, сошиал орчинд бол энэ гэр бүлийн тухай байж боломгүй кинонууд их гарч байна. Солонгос сериалууд. Энэ дээр ямар эрх За чин зэрэг сайд ойлгоо. Ажлын хэсгөө. За ажлын хэсэг эдгээр микрофон 87. За удвал хуульч. За эхний асуултын хувьд бол судалгаа байна уу? Ямар судалгаан дээр үндэслэсэн бэ гэсэн асуулт тавьсан. Тэгэхээр яг энэ чиглэлээр бол саналуудыг авсан байгаа. Боловсролын чиглэлээр одоо саналуудыг авч тусгасан байгаа. Яг бидний энэ хуулийн дээр харж зохицуулсан зүйл маань нөгөө асралт гэр бүл, асран хамгаалалт гэдэг хүрээнд нь одоо энэ гэр бүлийн орчныг яаж бүрдүүлэх вэ гэдэг юмнуудыг л авч үзсэн байгаа л да. Яг одоо сургуулийн насны хөдөө орон нутагт
багаас одоо орж ирээд сумын төвд амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол яг гэр бүлийн орчныг бүрдүүлж нөгөө хүүхдийг хамгаалах, асран хамгаалах гэдэг энэ агуулгаар нь асралт гэр бүл гэдэг агуулгаар нь яриа гэр бүлийн орчинд нь арай нийцүүлсэн ийм зохицуултуудыг хийх байхаа гэх. Тэгээд ерөнхийдөө бол боловсролын байгууллагатай хамтраад цаашдаа стандартуудыг гаргаад өгөх юм бол энэ бас боломжтой байхаа гэдэг ийм асуудал хөндөгдсөн энэ зохицуултуудыг бол хийхийг ирмэлцсэн байгаа. Ирмэлцсэн байгаа. Ер нь дотор байртай холбоотой энэ бодлогын асуудлыг бол салбарын яам дээр бол яригдах байхаа гэж бодож байна. За хоёр дахь дээр олон нийтийн хэвлэл мэдээлэл гэснийг бид нар бас энэ зохицуултуудыг хэвлэл мэдээлэлтэй холбоотой зохицуултуудыг бол оруулсан байгаа. За чин зэрэг сайд нэмж тайлбарлая. Энэ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын гол зарчим концепц нь бол гэр бүлэрийн бүтэн одоо гэр бүлтэй хангалуун одоо сайхан одоо амьдрах гэсэн ийм л одоо үзэл баримтлалыг бид баримтаж бас хийсэн гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За хоёр дахь асуудал амар заяа гишүүний яриад байгаа тэр дотор байрны хөрөлцөө хангамжтай холбоотой багш дотор байрны багшийн салин хөлс хангамжтай холбоотой өдрөгээд бас энэ яг энэ гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдахгүй бусад одоо салбар хуулиудаар зохицуулагдах бас одоо асар одоо олон хуулиуд бол байна. Нөгөө талаас нь гадаадд олон залуучуудыг нөхөн өрчхүү насны залуучуудыг дандаа ирчүүдийг эрүүл чирэг одоо эрэгтэйчүүдийн явуулж байна. Энээс ч юм болоод бас гэр бүл салалт одоо өндөр байна гэдэг ийм одоо шүүмжлэх асуудлууд бол байдаг. За мөн одоо хөдөлмөрийн тухай хуультай ч гэсэн бас бид энэ ажлыг хуулийг зохицуулах заашгүй шаардлагууд бол байна. Уул уурхайн салбараар ялангуяа одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах асар одоо асуудлууд бол байна. Яг одоо нөхөн өрчхүүн насны эдэр чирэг залуучууд гэрээсээ алсламгнуул одоо байдлаар ажилдаг. Ажил амралтын цаг нь горив нь одоо нэгдсэн зохицуулт бол байхгүй. Урт хугацаагаар гэрээсээ алсламгнуудаа газар одоо ажиллаж байгаа юм одоо асуудлууд ч байна. Энэ бүгд бол үндсэндээ бидний энэ бүтэн гэр бүлийг одоо бас бэхжүүлэх гэсэн энэ зарчимтай бас концепцоос нийцэхгүй байгаа асуудлууд бол бий. Тийм учраас бол дотор байрны хөрөлцөө хангамжтай холбоотой багшийн салин өстэй холбоотой гадаадад явж байгаа залуучуудыг бас аль болохоор гэр бүлээр нь явуулах бодлого явуулах гэдэг юм уу. За тэр гэрээсээ алсмагдвал байдлаар одоо ажиллаж байгаа залуучуудын ажил амралтын гормыг нэг одоо хуулиар нэг одоо зохицуултаа зохицуулж өгөөд тэгээ аль болохоор тодорхой хэмжээр урт хугацаанд гэрээсээ одоо алсмагдвал урт хугацаанд бол ажиллахгүй 15 хоног ажиллаад 14 хоног одоо гэртээ амардаг гэр бүлээр одоо байдаг байх энэ одоо нөхцөл боломжийг зохицуулах ийм маш олон ийм зохицуултууд бол байгаа гэдэгт би бол санд бол нэг байна. Гэхдээ эдгээр бүх одоо зохицуултыг зөвхөн гэр бүлийн хуулийн одоо зохицуултаар бол хийх одоо боломжгүй боловсролын тухай хуулиудаар гадаад ажиллах хүч гарах мэрэгжилтэн одоо авахтай хуулийнхаа зохицуултуудаар за мөн энэ хөдөлмөрийн одоо хуулийнхаа зохицуултуудаар эдгээр одоо асуудлуудыг бас хамт бас ярьж зохицуулах заашгүй шаардлагууд бол байгаа гэдгийг бас хэлье. За 82 дугаар микрофон. Ажлын хэсэг. За баярлалаа. Та бүхний өдрийн амар амгалан айлтгая. Тэгэхээр би гэр бүлийн асуудлаар 20 жил ажиллаж байгаа төрийн бас байгууллага тэргүүлж байгаа хүн. Тэгэхээр саяын амар заяа гишүүний асуудалтай холбогдоод үндсэн хуулийн заасан төрийн бодлогын төвд гэр бүл байна гэсэн энэ үндсэн концепцийг хэрэгжүүлэхэд энэ хууль процедурын хууль байх ёстой гэж бид үзэж байгаа. Би ажлын хэсэгчийн саналыг тавьсан. Тэрний нэг нь саяын асуусан тэр гэр бүлийн хамтын амьдрал дэмжих энэ том бодлого энэ одоо доор энэ хуулийн гол бас зохицуултууд хийгдэх ёстой. Энд энэ асуудлыг бид хэрэг шаардлагатай бол тэр боловсролын хууль мойлонд одоо өөрчлөлт оруулахын тэр асуудлыг ч одоо бид авч үзэж болно. Энэ талаар хийсэн бас зарим судалгаа гэр бүлийн одоо бат бөх байдал янз бүрийн зүйлд нөлөөлсөн тухай судалгаанууд бий. Энийг одоо авч үзэж болно хаа гэж ингэж бодож байна. За хоёрдугаарт гэр бүл зөвлөгөөх төв гэдэг жинхэнэ төрийн үйлчилгээ гэр бүл төргөх энэ зүйлийг энэ хуулиар баталгаажуулах ийм одоо бодлогыг бид энэ хуулинд суулгаж байгаа. Тэрний өгсөн хөрөг гэр бүл үзүүлэх төрийн үйлчилгээний санхүүгийн болоод хүний нөөцийн баталгааг бид бий болгож чадсан цагт
жинхэнэ гэр бүлд одоо үйлчилж чадах тийм хууль хийх юм аа. Энд бас одоо эрхэм гишүүдийн гарал хандуулаасаа гэж хүсэж байгаагаа энд зориуд хэлхийг хүсэж байна. Баярлалаа. За амар зай гişүн нэмж тодруулах юм уу? За амар зай гişүн. За гэр бүлийн энэ асуудалтай холбоотой боловсролын салбар за тэгээ гэрээ орхин бас тодорхой хугацаагаар ажиллаж байгаа энэ уулуурхайн салбар гихмишлэнгээр явж байгаа ажиллаж байгаа ажиллах болгосон хүчний ардлын бодлого хариуцсан яамдууд тэгээ боловсролын яам, уулуурхай яам, байгаль орчны яам гэд ингээд яамдын сайд нар энэ хилцүүлэгт сууж явах нэг чухал да. Тэгээд чин зэрэг сайдыг хэлснээр энэ гэр бүлийн асуудал бүр Монгол төрийн нэгдсэн яамдын маань нэгдсэн бодлого зохицуултаар шийдэгдэх гол асуудлыг нээж байгаа. Тэгээ би маш олон тулгамцсан асуудлууд байна. Тийм учраас өмнөх хуулиа хүчингү болгоод тэгээ үүнийг шинжилэн найруулан орж иж байгаа энэ асуудлыг бол дэмжиж байгаа. Харин энэ шийдвэр эзлэж гарахдаа цогц байдлаараа шийдээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ нэг гол асуудал хөдөөгийн малчны хүүхдийн дотор байранд амьдрах боломжийг бүрдүүлэх төрийн бодлогын энэ дэмжлэг тусалцааг орхив. За сая амар зай гişүн санал хэлчлээ тийм. За одоо учрал гişүн.